Сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл эволюцийн тухай сургаал гэсэн хичээл байна. За өмнөх хичээл дээр бид нар генетикийн тухай, Менделийн тухай хууль, за альва шинж тэмдэг хэрхэн удамшдаг, дамждаг, хэрхэн хувьсаж өөрчлөгддөг вэ гэдэг талаар үзсэн. За өнөөдөр бол эволюц буюу түүхэн хувьсах хөгжлийн тухай үзэх нэ. За эволюцийн тухай сургаал. Эволюц гэж юу юм? За Карл Линнэ англиар зүй түүний ач холбогдол, Жан Батист Ламарк эволюцийн онол, за Чарльз Дарвины эволюцийн онол, удамшил хувьслын тухай Чарльз Дарвины онол, за эволюцийн баталгаа, эволюцийн хөдөлгөх хүчний талаар өнөөдөр үзнэ. За эволюцийн тухай онол. За эволюц хизээ бий болсон юм болоо. За эволюц гэдэг нь бол түүхэн хувьсах хөгжил гэж бид нар өмнө нь ярьсан тийм ээ. Тэгэхээр манай дэлхий дээр амьдрал үүссэн цагаас эхлээд бол ерөнхийдөө хувьсан өөрчлөгдөх үйл явцууд маань бий болсон гэж үздэг. Тэгэхээр манай дэлхийн нас бол 4.5 миллиард жил ба түүний жин нь ойролцоогоор 4-ийг үржих нь 10.18 тонн байдгаа гэж. За дэлхий дээр амьдрал одоогоос барагцаалбал 3.9 миллиард жилийн өмнө үүссэн гэж үзэх бөгөөд дэлхий ба түүний агаар мандалд маш хүчтэй нөлөөсөн байдаг. За манай дэлхий дээр оршин амьдарч байгаа маш олон зүйлийн амьтан ургамал бусад хэлбэрүүд нь эволюцийн үр дүн юм аа гэж үздэг. За эволюц нь бол түүхэн хөгжил буюу филогенезийн байнгын эргэлт буцалтгүй зүй тогтлын процесс юм а гэж үзэж байгаа. За орчин үед амьдралын үүслийн тухай ойлголт нь бол эволюцийн онол дээр суурилдаг бөгөөд уг онол нь амьд байгалийн түүхэн хөгжлийн хөдөлгөгч хүч түүний ерөнхий зүй тогтол дээр үндэслэгддэг байна. За эволюцийн онцлог шинж нь анхны амьд биетүүд харьцангуй удаан хугацаагаар оршин тогтнож байгаа өнөөдрийн төвшин хүртэл өөрчлөгдөж хувьсаж ирсэн. Энэ тухай өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За жишээлбэл дэлхийн анхны амьд бие махбод болох бичил биетнүүд бараг 3 миллиард жилийн тэртээ үүсч хөгжиж амьдарч байсан гэж үздэг. Үүнээс цааш хойш эволюцийн процесс хурдан явагдсан байдаг. За олон эст бие махбодуудыг дэлхийн оршин тогтносоос хойш буюу 5.4-тэй тэнцэх хугацаанд үүсэж хөгжсөн гэж үздэг. Харин хүний эволюц ердөө хэдхэн сая жилийн түүхтэй гэж үздэг. За эволюцийн амьд матери бүтээц зохион байгуулалтын бүх төвшөнд явагддаг гэж үздэг. За төвшин бүрт шинэ бүтцийг бий болгодог онцлогтой юм аа. За эволюцид бол дараах процессыг тэргүүл хүрэлтэйгээр явдаг, оролцдог гэж үздэг. За тэгээд эволюцийг бол үндсэнд нь 3 ангилдаг. Микроэволюц, макроэволюц, мегаэволюц гэж. За тэгээд бодгоолоос зүйл үүсэх хүртэлх энэ үйл явцыг бол микроэволюц гэж нэрлэдэг. За дэд зүйл, төрөл, овог, баг зэрэг үүсэж байгаа энэ үйл явцыг бол макроэволюц гэнэ. За багаас анги хүрээ үүсэх. За аймаг үүсэх энэ үйл явцыг бол мегаэволюц гэж нэрлэдэг байх нэ. За эдгээр үйл явцыг түүхэн хувьсах үйл явцын дүн дээр хэд хэдэн эрдэмтэд бол санал бодлоо хэлж онолуудыг боловсруулж гаргасан байдаг. За үүний хамгийн анхных нь бол Карл Линнэ байдаг. Карл Линнэ бол амьтан ургамлын ангилал зүйг боловсруулсан хүн гэж алдаршсан байдаг. За 18 дугаар зууны үед ургамал амьтны тухай асар их хэмжээний мэдээ материал хоригдлогдож
тэдгээрийг эмхлэн нэгтгэж шинжлэх ухааны ойлголтыг бий болгох шаардлагатай зүй ёсоор тавигдсан байдаг. За Шведийн алдарт биологч Карл Линнэ 1707-оос 1778 онд анх удаа хамгийн дэвшилттэй зохиомол ангилал зүг боловсруулсан байдаг. За тэрээр үржих чадвартай, үр төлөв өгдөг, бүтцээрээ ижил төстэй хэсэг бүлэг бодгаал биеийг бол зүйл гинэ гэж нэршсэн бөгөөд өөрийнхөө ангилал зүйн үндсэн нэгж болох үндсэн нэгжийг бол зүйл гэж үзсэн. За тэгээд төсөөтэй зүйлүүдийг нэг төрөл, төсөөтэй төрлүүдийг нэг овог, төсөөтэй овгуудыг нэг анги болгож бичиж анхны ангилал зүг гаргаж байжээ. За Линнэ мөн анх удаа төрөл зүйл хоёрыг хоёр өөр хотгон болгон авч үзсэн байх бөгөөд тэдгээрийг бол латин нэрээр нэрлэх зарчмаар нэрлж байсан. За жишээлбэл амебыг хоёр нэрээр нэрлсэн байна. За нөгөө төрөл зүйлээс нь шалтгаалаад амны амеб, гидсний амеб гэх байдлаар нэрлсэн байдаг. За тэгээ эдгээрийг болохоор амны амебыг бол инт амеб гингивалис, за инт амеб сойл гэх мэтчлэнгээр нэрлсэн байна. За инт амеб сойл гэдэг нь бол гидсний амеб байдаг. За тэгээд инт амеб гэдэг нь ерөнхийдөө бол төрлийн нэрийг хэлсэн. Гингивалис сойл гэдэг нэр нь бол яг зүйлийн өөрийнх нь нэр гэж үзсэн байна. За тэгээд энэ нэршлийн ачаар бол ер нь богино илүү тохиромжтой орчин үеийн ангилал бий болсон байдаг. За ингээд зүйлийн нэршил бол хос нэршлэр нэрлэгдсэн байдаг байна. За ингээд Карл Линнэ бол анх удаа зүйлийг нэрлсэн хүн байдаг байна. За дараагийнх нь ололт амжилтыг бий болгосон, эволюцид ололтыг бий болгосон хүн бол Жан Батист Ламарк байдаг. За тэгээд Жан Батист Ламаркийн эволюцийн онол нь 18 дугаар зууны сүүлд байгалийн үзэгдэл юмсад хандах метафизик ойлголтыг бол тэр үеийн Францын хувьсал, аж үйлдвэрийн өсөлт, шинжлэх ухааны нээлтүүд нь бол бут зогсон гэж үзээд 19-р зууны эхээр Францын алдарт биологч Ламарк органик ертөнцийн эволюцийн тухай анхны эмх цэгцтэй бүхэл бүтэн онолыг бий болгож байсан хүн байдаг. За энэ нь бол 1809 онд бол Ламаркийн онол бий болж ижээ. За тэрээр юу гэж хэлсэн? Тэгэхээр амтан судлалын философи гэдэг зохиолдоо тодорхой тусгасан байдаг. Ламарк биологийн шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд анх удаа амтан ургамлын олон янз байдал нь хувьслын үр дүн хэмээн томьёолж амьд байгалийн түүхэн хөгжлийн процессыг тайлбарлаж шинжлэх ухаанд анх удаа биологи гэдэг нэр томьёог хэрэгэлсэн байдаг. За биологи гэдэг нэр томьёог бол гаргасан байдаг. За тэгээд Ламарк зүйлүүд хувирч өөрчлөгдөхгүй тогтмол байдаг гэдэг энэ метафизик үзлийг бол нэлээд шүүмжилсэн хүн гэж үздэг. За үүнээс Ламаркаас өмнөх одоо Карл Линнэ маань бол зүйлүүд бол хувирч өөрчлөгддөггүй тогтмол байдгаа гэдэг үзэл дээр үндсэлдэг байсан бол за энэ бол өөр юм аа. Энэ бол тогтмол биш байсан юм аа гэж үзээд за зүйл бүхэн удаан хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. За түүний хувьсал үл анзаарагддаг учраас одоо тогтмол биш юм аа. Хувирч өөрчлөгддөг гэж хэлсэн байдаг байна. За гэвч тэр зүйл хувирч өөрчлөгдөхгүй тогтмол болох тухай үзлийг зөрөгтэй няцаасан боловч байгаль дээр зүйл орших бодит байдлыг бас үгүйсгэсэн байдаг. Зүйл байдаг гэдгийг зүйл байдгүй маа гэж хэлснээрээ манай биологчийн маань онол буруутсан байдгаа гэж үздэг. За Ламарк амтны аймгийн ангиллалыг боловсруулахдаа бүтцийн энгийн доод хэлбэрээс нарийн дээд хэлбэр рүү шилжих буюу айжмаар нарийсан хөгжиж түүхэн хувьсах хөгжлийн үндсэн чиглэлээр маш зөв томьёолж өгсөн нь бол давуу тал болдог. Түүхэн хувьсах хөгжлийн гол хүчин зүйл болох тэр ангилал зүйн системийг бол Ламарк үндэсийг тавьж өгсөн гэж үздэг. За Ламарк эволюцийн явцад
амьд биеийн бүтэц зохион байгуулалт аажмаар дэвшин хөгжих үзэгдэл бол явагддаг гэдгийг хэлснээрээ ололцтой байдаг. За тэгээд энэ дэвшин хөгжих үзэгдлийг бол градац гэж нэрлэсэн. За Амтны аймгийн нугаламайтан, нугаламгүйтэн гэсэн хоёр бүлэг болгож байгаа. 14 ангид хувааж, за ангиудыг 6 шатлалаар байрлуулж, хамгийн доор шахаг, за хамгийн дээр бол шувуу сүүн тижилтнийг байрлуулсан байдаг. Тэгээ шат дамжлага ахих тусам амьтдын мэдрэл, цусны тогтолцоо, бусад эрхтнүүд нарийн нийлмэл бүтцээр өөрчлөгдөж байдгаа гэдгийг тодорхойлсноор бас давуу талтай болдгоо. За мөн амьд байгалийн эволюцийн тухай анхны сургаалыг бол Ламарк боловсруулсан байдаг. Метафизик үзлийг бол хүчтэй цохилт өгж амьд биеийн гарал үүслийн нэгдлийг үзүүлэх үүднээс анх удаа төрлийн холбоо гэж байдгаа гэдэг нэр томьёог бол бас хэрэгэлсэн байдгаа. За органик ертөнцийн түүхэн хөгжлийн ерөнхий дүр төрхийг Ламарк зөв ойлгож байсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчний тухай буруу хандлагыг баримталсны үүднээс Ламаркийн маань онол зогссон гэж үзэж болно. За Карл Линнэ, Жан Батист Ламарк хоёр бол эволюцийн онолын үндэс суурийг ерөнхийдөө тавьж өгсөн эрдэмтдээ гэж үздэг. За 19-р зуунд Английн эрдэмтэн Ч. Дарвин амьд байгалийн эволюцийн тухай шинжилгээ ухааны онолыг үндэслэсэн байдаг. Тэр биологийн шинжилгээ ухааны янз бүрийн салбараас асар их хэмжээний баримт мэдээ цуглуулж, амьтан ургамлын шинэ сорт, шинэ үйлдвэрийг бий болгож, хөдөө аж ахуйн практикт үйл ажиллагаа туршиж үзэн, за материалуудыг нэгтгэх нь түүн дээр үндэслэж онолоо боловсруулсан байдаг. За органик ертөнцийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалыг эволюцийн тухай буюу Чарльз Дарвины онол гэж нэрлсэн бөгөөд энэ нь дарвинизм гэсэн нэртэйгээр бий болсон байдаг. За энэ маань эволюцийн сургаалын чухал онол болсон байдаг байна. За Дарвины онол шинжилгээ ухааны урьдчилсан нөхцөлийг ургамал амьтны ангилал зүй, биограф, үр хөврөл, жишил антом, палеонтологийн баталгаагаар бий болсон бөгөөд эдгээрийн үр дүнгээр эволюц маань үүссэн гэж үздэг. За Чарльз Дарвин гэдэг хүн маань бол ерөнхийдөө байгаль судлаач ийм хүн байсан. За тэгээ 1831-ээс 36 онд бол Английн усан цэргийн Бигл хөлөг онгоцоор дэлхийг тойрон аялаж, за экспедиц хийж Өмнөд Африк, Австрали, Номхон далайн эрэг хавьяар аялаж явхдаа тэр хавийн ургамал амьтны, за тэгээ мөн газар зүйн тогтцын дээжүүдийг авч судалж, маш их хэмжээний цуглуулгыг цуглуулж Англи улсад авчран, за түүн дээрээ дүгнэлт хийж дарвинизмын онолоо дэвшүүлсэн байдаг байна. За Чарльз Дарвин 1859 онд тойрвсон байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөөний тэмцэлд эвээгдэж шинэ үйлдвэр мэнд үлдэх нь гэдэг зохиолдоо эволюцийн тухай онолоо боловсруулж 1868 онд бол гэрийн тижээмэл амьтан тармил ургамлын хувьсэл зохиолдоо тижээмэл амьтдын үйлдвэр сорт эволюцийн зүй тогтлын талаар тайлбарлаж 1871 онд бол хүн ба амьтны сэрхэн илрэл номонд энэ асуудлын талаар нэмэлт баталгаануудыг оруулж ирснээрээ өндөр ач холбогдолтой бүтээл төрүүлсэн гэж үздэг. За Дарвин өөрийнхөө бүх зохиол бүтээлүүдэд эволюцийн онол улам наривчлан судалж боловсруулсан байдаг. За тэгээд Дарвиныхаар болоод эволюцийн үндэс болоод байгалийн үзэгдлүүдийн харилцан үйлчлэлээр бий болдог юм а гэж хэлсэн байдаг. За тэгээд тэрээр эволюцийн үндэс нь бол удамшил, хувьсэл, амьдралын төлөөний тэмцэл, шалгарал, шинж тэмдгийн салалт ба зүйл үүсэх үйл явцаас эволюц үүсдэг гэж тодорхойлсон байна. За ингээд удамшил хувьсэл гэж юу юм бэ?
За удамшил хувьсал нь биологийн нэг чухал асуудал бөгөөд генетикийн шинжилгээ ухааны судлагдах болж өгдөг. Тэрээр өөрийнхөө баялаг материал ажиглалт туршилтанд тулгуурлан бие махбодод хийх үндсэн шинжийн нэг бол тухайн шинж тэмдгийн удамших шинж чанар юм а гэж дүгнсэн байдаг. За тухайн бодгоолын бүх шинж тэмдэг үйл ажиллагаа үр удамд дамжин удамших үзэгдлийг бол удамшил гинэ гэсэн. За нэг зүйл багтах бодгоол биеийн хоорондын ялгаа шинж тэмдэг олж авч байгаа зэрэг нь бол амьд биеийн түгээмэл шинж чанар буюу хувьсал юм а гэж үзсэн байна. За дайрван хувьслыг тодорхой бус гэж ангилсан байдаг бөгөөд орчин үед үүнийг бол модификац буюу мутац хувьсал гэж нэрлэсэн. За гадаад орчны өөрчлөлтөөс болж удамшихгүй буюу модификац хувьсал бий болох шалтгаан нь болдог. Энэ шалтгаан нь бол тухайн зүйлийн зөвхөн фенотипийг өөрчилдөг, шинж тэмдгийг өөрчилдөг бөгөөд модификац хувьслын ачаар бол тухайн популяц дахь бодгоолын биеуд бол гадаад орчны өөрчлөлт зохицох чадварыг олж авдаг байна. За модификац хувьслаас гадна удамшлын материалын үндэс болох ген хромосомыг хөндөж тухайн шинж тэмдгийг хувирган өөрчлөх хувьсал бий болж байдаг. За энэ нь бол бие махбод дотор тэр удамшлын материалыг хөндөжөдгөр онцлог гэж үздэг. За ингээд тэр удамшлын материалыг хөнддөг удамшилд илэрч байгаа шинж тэмдгийг хувирган өөрчилж байгаа хувьслыг бол удамшлаг хувьсал буюу мутац хувьсал гэж нэрлэжээ. За аливаа амьд бие амьдралд байгальд бол дасан зохицохын тулд амьдралынхаа төлөө тэмцдэг. За тэгвэл байгаль дээр амьд биеийн хооронд оршин тогтнохын төлөө бий болсон нарийн зүй тогтлыг бол дайрван амьдралын төлөөний тэмцэл гэж нэрлээд тэр амьдралын төлөөний тэмцэлийг бол 3 хэлбэрт хувааж үзсэн байдаг. За энэ нь бол зүйл доторх тэмцэл, зүйл хоорондын тэмцэл, зүйл гадаад орчинтойгоо тэмцэх тэмцэл гэж 3 янзаар хувааж авч үздэг байх нэ. За зүйл доторх тэмцэл гэж юу юм бэ? За биологийн нэг зүйлийн популяц дахь бодгоол биес хоорондоо өрсөлдөх тэмцлийг бол хэлдэг. За нэг зүйлийн бодгоол биес ижил, хоол, хүнс, аюул өртдөг. За тэгэхээр үүнийхээ төлөө тэмцэл явуулж байгааг бол ерөнхийдөө зүйл доторх тэмцэл гэж үздэг. За энэ төрлийн тэмцэл нь бол илүү ширүүн явагдаж идэг гэж үзэж байгаа, хурц явагдаж идэг гэж үздэг. За тэгвэл зүйл хоорондын тэмцэл гэж юу юм бэ гэж. За биологийн өөр зүйлийн хооронд популяц хооронд явагддаг бөгөөд нэг төрөлд хамаарах нэг ижил нөхцөл байгаа зүйлүүдийн хооронд тэмцэл илүү ширүү явагдаж идэг. Нэг төрөлд хамаарагдах жишээлбэл хар саарал хоёр зүйл харах хоорондоо өрсөлдөгч гэдэг юм. Энэ маань бол зүйл хоорондын тэмцлийн үр дүн юм байна. За Европ дахь саарал харах хотсуурин газраас хар харахыг бол шахан зайлуулсан байдаг тухай ярьж байдаг. За хар харах бол ой хээр за хөдөө талд бол ихээхэн тохиолж байдаг. За энэ бол тэмцлийн үр дүнд гарсан илрэл байдаг байх нэ. За мөн тэмцлийн энэ хэлбэр бол зүйлийн дотоод тэмцлийг хурцтгаж уг зүйлийг хувиргаж улмаар боловсронгуй болоход нь бол эволюцид нь чухал ач холбогдол өгдөг ийм тэмцэл байдаг байх нэ. За амьд бие махбод амьгүй байгалийн тохиромжгүй нөхцөлийн эсрэг тэмцэх. Амьд бие гадаад орчны тохиромжгүй нөхцөлийн эсрэг байнга тэмцэж байдаг. Жишээлбэл цөл дургадаг ургамлууд гантай байнга тэмцэж байдаг. Тохиромжгүй нөхцөл тэмцэхийн тулд зүйлийн дотоод дахь тэмцлийг хурцтгаж байдаг учраас эволюцид ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. Үүний үр дүнд бол аливаа бодгоолууд бол тисэж үлдэх чадвар мөн
амьдралын өвөрмөц шинж чанаруудыг бол өөртөө авч үлдэж хэн сайн хэн чадвартай нь үлддэг байх юм аа. За тухайн орчинд илүү зохицсон удамших хувьслаар бий болсон шинж тэмдэг бүхий бодгаал би эссэн мэндүүлдэж үр удам төрүүлэх үзэгдлийг бол байгалийн шалгарал гэж байна. За байгалийн нөхцөлд аливаа зүйлүүдийн бий гүйцсэн бодгаалууд тоо толгой урт удаан хугацааны туршид тодорхой нэг түвшинд байх бөгөөд шинээр бий болсон залуу амьтдын ихэнх нь оршин амьдрахын төлөө тэмцэх явцдаа үхэж сүнэх тэгээд эссэн мэнд үлдэх ийм үзэгдэл бий болдог. За эссэн мэнд үлдээд тухайн орчинд дасан зохицоод үлдэж байвал тэр байгалийн шалгарлын үр дүнд үүсэж байгаа шалгарч үлдсэн амьд биесүүд байх нэ гэж үздэг байна. За дайран үр удам нөхөн төлжихгүй байх ба нийтээрээ хувьсах тухай хоёр асуудлыг харьцуулан үзээд ямар нэгэн ашигтай шинжийг агуулсан бодгаал бусдаасаа ялгарч бий гүйцэх боломжийг олж авч болох бөгөөд энэ тухай дүгнэлтэнд хүрсэн байна. За байгалийн шалгарал бол түүхэн хувьсах хөгжлийн хөдөлгөгч хүч юм а гэж илэрхийлсэн байдаг байна. За байгалийн шалгарлын явцад сонгогч гол хүчин зүйл нь хүрээлэн байгаа нөхцөл юм а гэж үзсэн. Байгалийн шалгарлын явцад сонгогч гол хүчин нь бол хүрээлэн буй орчин юм а. Тэгэхээр хүрээлэн буй орчны хатуу ширүүн нөхцөл дасан зохицож эссэн мэнд үлдэж байгаа энэ үйл явц бол байгалийн шалгарлын үр дүнд аливаа амьд биесүүд эссэн мэнд үлдэж байгаа нь бол түүхэн хувьсах хөгжлийн маань хөдөлгөгч хүч юм байна гэж тодорхойлогддог байна. За тэгвэл зориудын шалгарлал гэж. За зориудын шалгарлалын үр дүнд урд өмнө нь огт байгаагүй шинж тэмдэгтэй амьд бие цоо шинээр бий болох үзэгдлийг хэлж байгаа. За тэгээд цоо шин амьтад бий болвол тийм ээ үйлдэр гэж нэрлэдэг. Ургамлыг бий болгол сорт гэж нэрлэдэг. За тэгээд бичил биетнээс шинэ омгийг гаргаж авдаг. Энэ маань бол зориудын шалгарлын үр дүнд бий болдог байх нэ. За үйлдэр сортын түүхэн хөгжилд бол бүтээлч үүрэгтэй түүний гол хөдөлгөгч хүч болж байдаг байх нэ. Дайрван зориудын шалгарлыг аргачлсан ба санамсаргүй гэж ангилсан. Олон мянган жилийн турш хүмүүс шалгарлыг шинэ үйлдэл, шинэ сорт гаргаж авах зорилгоор ашиглаагүй боловч өөрсдөө урсгал маягаар санамсаргүй байдлаар үйлдэл сорт гаргах явдал ихээхэн байсан. Үүнийг санамсаргүй шалгарал гэж нэрлсэн байдаг. За мөн аргачлсан хэлбэрээр хүн үйлдэл сортыг сайжруулах зорилгоор шинж тэмдгийг ямар нэгэн чиглэлээр өөрчилж хувирган урдчлан төлөвлөсний дагуу өөрийн хүссэн шинж тэмдэг бүхий үйлдэл сортыг гаргаж авсан. За үүнийг бол аргачлсан шалгарал гэж нэрлэдэг. За тэгээд ерөнхийдөө бол зориудын шалгарлыг бол хүмүүс бид нар өөрсдийн зорилгоороо тодорхой төлөвлөсөн туршилтын үр дүнгээр бол бий болгож авдаг байх юм аа. За 19-р зууны үед бол Англид шалгарлын энэ хэлбэрийг бол өргөн хэрэгэлсэн бөгөөд олон тооны шинэ үйлдэл сортыг бий болгож ашигтай шинж тэмдэг бүхий амьтан ургамлыг бол өсгөн үржүүлж байсан байна. За байгалийн ба зориудын шалгарлын ялгаа. За тэгэхээр байгалийн ба зориудын шалгарал гэдэг бол ерөнхийдөө бол нэг нь бол хүний нөлөөтэйгээр тийм ээ биологийн төрөл зүйлүүд өснө нэмэгдэж байгаа энэ хэлбэрийг бол зориудын шалгарлал гэж. За нөгөөх нь болохоор хүний оролцоо ерөөсөө байхгүй. За байгаль өөрөө хатуу ширүүн нөхцөлд аливаа амьд биесийг дасан зохицуулж тийм ээ тэсвэртэй чадвартай нь үлдэх байдлаар үлдээж байгаа энэ хэлбэрийг бол байгалийн шалгарлал гэж. За ингээд байгалийн шалгарлал ба зориудын шалгарлын ялгааг харъя. За зориудын шалгарлал. Шалгарлын үндсэн материал нь бол нэгэн биеийн удамших хувьсал юм а гэж. За тэгээд нэгтгэгч хүч нь бол хүн байна. За шалгарлын мөн чанар нь бол хүний шаардлагад
зогтсон бодгаалуудыг үржилд авч үлдээх байдлаар шин сорт, шин үйлдвэр, шин бичил омгийг гаргадаг байх юм аа. Тэгвэл байгалийн шалгарлын үр дүнд үндсэн материал нь бол нэгэн биеийн удамших хувьсэл адилхан явагдах нь. За тэгээд хөдөлгөгч хүчин зүйл нь бол гадаад орчин байна. Байгаль орчин маань байна. За тухайн зүйлд өөрт нь ашигтай шинж тэмдэг бүхий орчны нөхцөлд илүү дасан зогтсон бодгаалуудыг үлдээдэг. За эндээс бол шин дэд зүйл, шин зүйл үүсч байдаг байх нэ. За ийм байдлаар зориулын буюу байгалийн шалгарлын үр дүнд одоо эволюц хувьсал маань явж ирдэг байх нэ. За дараагийн нэг зүйл. Эволюцийн баталгаа. Тэгэхээр одоо нөгөө түүхэн хувьсах хөгжил маань одоо ер нь одоо 3.9 миллиард жил болоод ирэхэд яаж хувьсан өөрчлөгдсөн бэ гэдгийг одоо баталж нотлох баримт хэрэгтэй болсон. За тэгээ энийг болохоор эволюцийн баталгаа гэж нэрлэсэн. За тэгээд энэ түүхэн хувьсах хөгжлийн үйл явцыг батлахад бол ийм 3 зүйлээр баталж идэг. Жишил анатомийн баталгаа, палеонтологийн баталгаа, эмбриологийн баталгаа гэсэн ийм 3 зүйлсээр баталж байдаг байх нэ. За жишил анатомийн баталгаа гэдэг нь бол аливаа амьд биесийн бие эрхтний тогтцоор за яаж үүссэн юм бэ, хэрхэн бий болсон юм бэ гэдгийг баталсан баталгааг бол хэлдэг. За палеонтологийн баталгаа нь болохоор түүхэн урт удаан хугацаанд ямар үе шатуудыг дамжиж ирсэн, ямар одоо цаг хугацаа зарцуулж ирсэн гэдэг одоо тухайн амьд биесийн үлдэгдэл олдвроор баталсан баталгааг бол хэлдэг. За эмбриологийн баталгаа гэдэг бол нөгөө үр хөврөлийн баталгаа гэж байдаг тийм. Үр хөврөл хүн болж хөгжтөл ямар үе шатуудыг дамжиж ирсэн бэ гэдэг нь үр хөврөлтөөр харагддаг, хөврөлийн үе шатанд харагддаг гэдэг утгаар эмбриологийн баталгаагаар баталсан байдаг байх нэ. За ингээ эволюцийн баталгаа. За эволюцийн сургаал нь үнэн болохыг дараах баримтуудаар баталж өгдөг. Эволюцийн баталгаанууд хэд хэдэн хэлбэртэй байдаг. За нэгдүгээрт нь аналог эрхтэн. За энэ хоёр амьтныг харъя. Хоёулаа нисдэг амьтан байна. Гэтэл хоёр өөр зүйл байна. За хоёулаа нисэхдээ нисэх үүргийг хоёулаа хийдэг боловч энэ эрхтнийх нь бүтцийн хувьд өөр байгаад байна. За тэгэхээр энийг яв гэж хэлдэг бэ? За энэ нь бол жишил анатомийн баталгаагаар тайлбарлагддаг байна. За амьд бие бүхэн эсээс тогтдог. Бүх сээр нуруутай амьтад бүтцийн хувьд хоорондоо төсөөтэй. Тухайлбал ижил тэгш хэм, биеийн тэгш хэм хэрэг ялгагдаж байдаг гэж. За мөн биеийн хүндий сээр нуруу, гавал, тархи, нугас, хоёр хос мөч гэх мэтчлэнгээр одоо биеийн эрхтнийхээ бүтцээр одоо ялгагдах нэ. За тэгвэл гарал үүсэл бүтцийн хувьд ижил бөгөөд өөр үүрэг гүйцэтгэдэг эрхтнийг гомолог эрхтэн гинэ. Жишээлбэл хүн ба хүн дүрс бичний урд мөч гарал үүсэл бүтцийн хувьд ижил боловч түүхэн хувьсах хөгжлийн явцад хүний гар бол хөдөлмөрийн эрхтэн болж хувирсан. За хүн дүрс бичнийх бол урд мөч нь явах эрхтэн болсон гэх байдлаар үүргэнөөр гарал үүсэл нь ижил ийм бүтцтэй эрхтнийг бол гомолог эрхтэн гэдэг. За тэгвэл гарал үүсэл бүтцийн хувьд ялгаатай хэрнээ гүйцэтгэх үүрэг нь ижилхэн эрхтнүүдийг бол аналог гэнэ. За тэгээд дээр үзүүлсэн жишээ байна тийм ээ. Шувуу болон сарсан багвахын далавч зөвхөн нисэх үүрэгтэй. Тэгээд бүтцийн хувьд гарал үүслийн хувьд бол өөр байсныг таад маань харсан баха. За гомолог эрхтнээ харъя хэдүүлээ.
За энэ уртлынх нь бол хүний гар байна. За энэ уртлын нохооны мөч байна. Тэ? За энэ шувууны мөч байна. За гарал үүсэл бүгд ижилхэн. За энэ одоо хүндүрс бич. Одоо юу вэ? Гарны их үүсвэр байна, тэ? За эндээс үзэхэд бол одоо бүгдээр гарал үүсэл нь ижилхэн боловч гүйцэтгэх үүргүүд нь өөр өөр байх нэ. За энэ зургаас болоод бид нар юуг харах вэ гэхээр одоо адууны битүү туурай хэрхэн яаж үүссэн бэ гэдгийг харж болж байна. За тэгээ битүү туурай маань одоо юу байх нь ийм хоёр хуруу нь одоо уусаж алга болоод ийм сагаг хэлбэрийн үүссэн гэдээ ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ адуун дээр бол хэрхэн хуурч өөрчлөгдсөнийг харж байна. Энэ маань бол ерөнхийдөө бол юуг харуулж байна вэ гэхээр үлдэгдэл болсон эрхтнийг харуулж байгаа. Тэгэхээр энэ үлдэгдэл болсон эрхтнийг бол юу гэдэг вэ гэхээр урдумент эрхтэн. За түүхэн хувьсах хөгжлийн явцад өөрийн гүйцэтгэх үүргээ алдсан эрхтнүүдийг урдумент гэнэ. За шувууны далавч болол далавчанд бол 3 хуруу байдаг. 1 ба 3 дугаар хуруу нь үлдэгдэл болж хуурсан байдаг гэж. Саяны бидний харсан зурган дээр ч гэсэн мөн адил юу байсан бэ? Адууны туурай, тийм ээ. За адууг бол ерөнхийдөө 5 хуруутай байсан гэдэг. Устдаж алга болсоор хагаад одоо 3 хурууны нэг нь туурай болоод хой талдаа хоёр нь бол сагаг хэлбэртэй болсон байна гэж ярьдаг. Тэгэхээр энэ маань бол одоо хуруунуудын үлдэгдэл хэлбэрийг харуулж байгаа. За дараагийнх нь болохоор тухайн өвгийн шинжийг, ялангуяа өвгийн эртний шинж тэмдгийг бол харуулж байдаг гэсэн. За жишээлбэл юу байдаг вэ гэхээр бүх бие нь үсээр хучигдсан байдаг. За эсвэл сүүлтэй болсон байдаг. Эсвэл олон хөх үүссэн байх жишээ нэ. Ийм шинж тэмдгүүд илэрч байвал түүнийг өвгийн шинжийг илрүүлж байна гэж хэлдэг. Өвөг дээдсийн шинж тэмдэг нь үр удамд илэрч байна гэж үздэг. Үүнийг атавизм гэж нэрлэдэг. За дараагийнх нь болохоор дээд доод ангийн шинж тэмдгийг хамттан илрүүлж байдаг. Хадгалж үлдсэн биесүүд байдаг гэж үздэг. За үүнийгээ болохоор шилжих хэлбэр гэж үздэг. Тэгэхээр дээд доод ангийн гэхээр одоо нугсан хошууд гэдэг. Жишээлбэл сүүн тижилтэй амтан боловч мөлхөгчтэй төстэй өндөг төрүүлдэг амтан юм аа гэж. Тэгээд харахад бол шувуу шиг амтан байдаг, тийм ээ. Тэгэхээр дээд доод ангийн шинж тэмдгийг хоёуланг нь хадгалсан биесүүд бас байдаг байх нэ. За түрүүний ярьснаар бүх биеэр нь үсээр хучигдсан байна. Толгой нүүрэндээ нуруундаа ч юм уу тий чэйжэндээ үс байдаг. За энэ бол өвгийн шинжийг харуулж байгаа. Бид нар ер нь одоо үстэй амтнаас үүсэлтэй байна гэдгийг харуулж байгаа. За мөн адил сүүл байна тий. За энэ сүүл бол юу гэдэг вэ гэхээр бидний хувьд бол нөгөө ахар сүүл гэдэг шүү дээ. Бидний ахар сүүл бол урдумент эрхтэн байна. Үлдэгдэл эрхтэн болсон. За мөн одоо хөхний толгой тийм ээ хөх үүссэн байна. За эндээс харахад бол одоо ийм хөхтэй амтнаас үүсэлтэй гэдэг нь бол тодорхой харагдж байдаг. За ингээд өвөг дээдсийнх нь шинж тэмдгүүд нь урд өмнө нь байсан амьд биесийн шинж тэмдгүүд үр удамд илэрх үзэгдлийг бол атавизм гэж нэрлэдэг. За ийм байдлаар харагдаж байна. За ийхүү шинж тэмдэг илэрч байгаа үзэгдлийг бол ерөнхийдөө юу гэх вэ? Жишил анатомийн баталгаагаар баталж болдог байх нэ. За үр хөврөлийн баталгаа. Эмбриологийн баталгаа. Ихэнх амьд биеийн хөгжил үр тогтсон эвсэл өрөөс эхэлдэг. За сээр нуруутай амьтдын үр хөврөл нь хөгжлийнхээ эхний үед хоорондоо маш төстэй байна. Хөгжлийн явцад энэ төстэй байдал нь айжмаар алдагдсаар зөвхөн өөрийн ангийн шинж тэмдэг маш тодорхой харуулж байдаг. Тэгэхээр хөгжлийн явцад маш төстэй шинж тэмдгүүд
одоо бий болж харагдах бөгөөд яваанда яах нь цаг хугацааны аажмаар одоо өөрийнхөө ангийн буюу одоо хөхтөн амтны одоо сүгээр божигчийн гэдэг юм уу те шинж тэмдгийг харуулдаг юм онцлогтой байх нэ. За энийг бол бид нар өмнөх лекц буюу нөгөө өсөлт ба хөгжил гэсэн лекцэн дээр нэлээд дэлгэрэнгүй үзсэн. За эхний ээлжинд бол зигот хэлбэрээр нэг хэсээс үр тогтсон өндгийн хэсээс бид нар юу үүсдэгэ гэдэг ирсэн тийм ээ. За хоёрт нь болохоор нөгөө өндгийн хэс маань жижигрэн хуваагдах байдлаар бластуулыг үүсгэдэг тийм ээ. За гуравт нь болохоор эхний шинж тэмдэг болох одоо загаснаас үүсэлтэй заламгай гарч ирээд алга болдгоо. За дараа нь мөлхөгчтэй, дараа нь шувуутай, за дараа нь тэр сүгээр божигч амьтадтай, за тэгээд хүнтэй адилхан болж хөгждгөө гэдгийг бас харуулж байгаа. Энэ нь бол хөврлийн үе шат болгонд тодорхой хугацаанд явагддгийг бол бид өмнөх хичээл дээр бас үзсэн. За биогенетикийн хууль. За нэгэн биеийн хөгжил буюу онтогенез бол филогенезийн товч давталт юм аа. Үүнийг биогенетикийн хууль гинэ гэж. Жишээ нь бүх сэр нуруутай амьтдад хөвч байдаг. За тэгээ хөврлийн явцад хөврлийн үе шатуудад одоо энэ хөвч хамгийн түрүүлээд үүсдэг. За энэ хууль нь амьд биетүүдийн хоорондох ураг төрлийн холбоог бас тогтооход маш чухал ач холбогдолтой юм аа. Онтогенезийн явцад тухайн өвгийн биегүүцсэн бүтэц бус зөвхөн хөврлийн бүтэц давтагдан үзэгддэг. Үүнийг онтогенез ба филогенезийн харьцаа гэж нэрлэдэг. Энэ үед тухайн хөврлийн хөгжил явагдахад зохицсон шинэ хэлбэрийн цохилгаанууд үүсэж байдаг. Жишээ нь хуурай газрын сэр нуруутай амьтдад хөврлийг хамгаалах ач холбогдолтой шингэнээр дүүргэгдсэн хөврлийн бүрхүүл буюу амноин үүсэж байна. За дараагийнх нь болохоор палеонтологийн баталгаа. Тэгэхээр палеонтологийн баталгаа бол тухайн амьд амьтан тэдэн сая жилийн тэртээ байжээ гэдгийг нотолдог одоо амьтны үлдсэн олдвор үлдэгдэл түүгээр нь палеонтологийн баталгаа хийдэг байх нэ. За энэ нь палеонтологийн шинжилгээ ухааны цуглуулсан материал дээр үндэслэж өвхөж сүнссэн амьтдын малтмал үлдэгдлийг орчин үеийн төлөөлөгчтэй харьцуулан төсөөтэй болон ялгаатай салыг судалдаг шинжилгээ ухааныг палеонтолог гэдэг. За бие махбодын өчүүхэн жижиг хэсгүүд газрын гадаргын янз бүрийн үе давхаргад хадгалагдан үлдэж харин түүний биеийн зөөлөн хэсгүүд нь удаан задарч аажиндаа чулууждаг. За мөн зарим амьд биеийн тодорхой хэсгүүд айжмаар нүүсчиж улмаар уулын чулуулагт өөрийн уул мөрийг тод үлдээдэг. Органик ертөнц хувьсаж өөрчлөгдөж ирсэн болохыг баталж бас харуулдаг. За палеонтологийн материалууд нь бие махбодын хооронд удам төрлийн холбооны баталгаа болж өгдгөөрөө ихээхэн ач холбогдолтой. За тэгээд хэдэн сая жилийн тэртээс үүссэн за ямар одоогийн амьд биестэй юугаараа адил төстэй юм гэдгийг бол харуулж байдгаараа онцлог байдаг байна. За мөн адил зөвхөн амьтад ч биш. Ургамлын ийм чулуудсан олдврууд их олдож байдаг сүүлийн жилүүд. За мөн адил шавжийн олдврууд бас олддог. За тэгээд яг ямар амьд биет байсан бэ гэдгийг бас харуулах, нотлох баримт болж байдаг гэж үздэг. За бидний мэддгээр бол одоо
450-аас 470 сая жилийн тэртээ одоо гүрвэл динозавр гэж яриад байгаа тийм үүсч байсан байна гэдгийг одоо нотлох ийм баримт олдурууд бол их олддог. За ер нь бол яс тухайн амьд биеийн гавлын яс тийм бие бүтцийн бид эрхтнүүдийн яснууд нь олдно. За мөн дээрэс нь өндөг олдчихдаг юм. За эдгээрээр нь бол дээр үед хэдэн сая жилийн тэртээд тийм ээ амьдарч байсан байх нь байдаг. За дэлхий дээр амьдралын түүхийг эренг галав болон хувааж байдаг. Эрний нэрийг грек үсгээр, галвын нэрийг малтмал үлдэгдэл анх олсон газрын нэрээр нэрлэдэг байна. Амьтан урамлын үлдэгдэл хадгалсан уулын чулуулагт байгаа цацраг идэвхт элементийн задарлын бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлох бөгөөд эрен галвыг үргэлжлэх хугацааг тодорхойлж байдаг. Тэгэхээр амьтан урамлын үлдэгдэл дээр байгаа тэр цацраг идэвхт элементүүд маань бол маш удаан хугацаанд задрахгүй байж идэг гэж үздэг. Тийм учраас тэр цацраг идэвхт элементийн задралын хэмжээгээр нь бол ерөнхийдөө тодорхойлж байдаг байх нэ. За жишээлбэл задрал гадаад орчны ямар ч нөхцөлд тогтмол хурдтайгаар явагдаж идэг. Жишээ нь 100 сая жилд 1 грамм уран задарч идэг. За тэгээ 1 грамм уранаас 985 грамм үлддэг 100 сая жил болгоно гэж. Тэгэхээр дээрх одоо нөгөө динозаврын үлдэгдлээ 400 сая жилийн тэртээ үүсчээ гэдэг энэ ураны агуулмжаар нь тогтоодог байна. За мөн 13 грамм хар тугалга 2 грамм гели зэрэг үүссэн байдаг гэж. 1 кг уранаас за ийм элементүүд илэрчээдэг байна. За иймд тухайн чулуулагт байгаа хар тугалга гелийн хэмжээгээр тухайн чулуулагын геологийн насыг тогтоох боломжтой байдаг. За ийм байдлаар ерөнхийдөө геологийн насыг тогтоож тухайн амьд биес хэдэн сая жилийн тэртээ байсан бэ гэдгийг за 10,000 жилийн өмнө за ийм амьтан байж ижээ гэж. За 2.5 сая жилээс 10,000 жилийн өмнө бол эдгээр амьтад байжээ. Галапагос архипелаго одоо энэ шувууны үүслийг бас ярьсан. За тэгээ шуудын гавлын одоо бүтэц тархины бүтцээс нь бас шалтгаалж хэдэн сая жилийн тэртээ ямар амьд биет үүсэж ирсэн юм бэ гэдгийг бас харуулсан байна. За одоогийн амьтан ургамал байдагтай адил шилжилтийн ирмэл хэлбэрийн амьтад эрт цагт амьдарч байсныг бол тогтоосон. Жишээ нь бол археоптерикс хэмээх амьтныг түүхэн хувьсах хөгжлийн үүднээс нь авч үзвэл их сонирхолтой олбор бөгөөд нэг талаар шуутай адил нөгөө талаар мөлхөгчтэй адил төстэй амьд биес байжээ гэж үздэг. Оросын эрдэмтэн Ковалевский палеонтологийн олбор дээр түшиглэн адууны хувьсах хөгжлийн дүр төрхийг бас сэргээж нотолж байсан байна. За ингээд палеонтологийн баталгаа буюу геохронологийн хүснэгт гэж байдаг. За энэ хүснэгтийг бол ерөнхий боловсролын сургуулийн одоо биологи номноос бас үзэж болно. За мөн газар зүйн номнуудаас харж болно. Газар зүйн ном дээр амьд биесийн үүсэл за эрен галуудын хугацаа тодорхой байдаг. За эндээс үзэж болно. За мөн энэ англиар ийм мэйл интернетээс олж авах боломжтой. За эндээс үзэхэд одоо Протерозой эртний үед юу үсэж байсан бэ гэдгийг энд тэмдэглэсэн байна. За хамгийн анхны амьд биес амьтан үссэн гэж
За тэр нь бол 650 сая жилийн тэртегээс үссэн. Анхны амьд бис. За энэ нь болохоор юу байдаг вэ гэхээр одоо нэг эст амьд бис буюу одоо бидний ярьдгаар амиаб шахаа маань 650 сая жилийн тэртегээс үүсч ижээ. За дараагийнх нь болохоор анхны хөвчтөн Хордота гэдэг тийм. Анхны хөвчтөн бол 550 сая жилийн тэртээ үүссэн. 500 жилийн тэртээ бол одоо загас үүсчээ. За энэ маань бол Палеозой эрний үед үүсчээ. За мөн 500 сая жилийн тэртээд бол олон эст амьд бис үүссэн байна. За тэгээ нөгөө толгой хөлт тийм ээ дун хясаа одоо өөр юу гэдүүлээ ланцетникууд үүссэн анхны хөвчтэй амьтан үүссэн байна. За тэгээд 450 сая жилийн тэртегээс болохоор одоо ургамал үүсчихсэн гэж байна. Вирус анхны ургамлууд бас үүссэн гэж байна. За тэгээд 480 жилийн тэртээ Палеозой эрний үед бас юу үүсчихсэн бэ гэхээр анхны хоёр нутагт үүссэн байна. 400 жилийн тэртээ. За дараа нь 350 сая жилийн тэртегээс болохоор анхны навчтмад үүссэн. За мөн мөлхөгчд үүссэн байна. 300 жилийн тэртегээс. За дараа нь цаашаа мөлхөгчдийн дараа бол томоохон биет гөрвлүүд гөрвөлгчд динозаврууд үүссэн байна. Төрөл бүрийн динозавр үүссэн байна. За Мезозой эрний үед бол одоо энэ динозаврууд маань бол их олон янзаар үүссэн байна гэж үзэж байна. За тэгээ зэрэгцээд бол нөгөө нэг нас олон наст өслөг ургамлууд маань бас үүссэн байна. За 200 жилийн тэртегээс бол нисдэг динозавр үүсэж исэн. За эндээс эхлээд бол одоо шууд үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн ч гэдэг юм тийм ээ. За тэгээд 150 сая жилийн тэртегээс бол олон наст өслөг олон наст ургамал маань мод бутлаг ургамлууд маань үүссэн байна. За дараа нь болохоор шууд болон энд нөгөө юу хөхтэй амьтад 65 сая жилийн тэртегээс үүссэн гэж үздэг. За хүн бол 1.8 сая жилийн тэртегээс өнөөдрийн төвшөнд хүрсэн хүмүүс маань бол үүсч байсан байна. За гэх мэтчлэнгээр 650 сая жилийн өмнөөс амьд бис хэрхэн үүсснийг геохорнологийн хүснэгтэр бол нотолж бичсэн байх нэ. За эволюцийн гол замууд гэж. За эволюцийг хөдөлгөх өөрчилж байдаг тэр өөрчлөгдсөн төвшнөр нь бол одоо эволюцийг 3 замд хаваадаг. Тэр нь ароморфоз, идеадаптац, дегенерац гэсэн зам. За эволюцийн үндсэн чиглэл прогресс, регресс гэсэн ийм үндсэн чиглэлээр явагддаг байна. За эволюцийн гол замууд гэж. А.М. Северцов эволюцийн үндсэн 3 чиглэл бүхий замыг анх тогтоож гаргасан байна. За ароморфоз гэдэг бол хувьслын ийм хэлбэрийн үед амьд биеийн бүтэц үйл ажиллагааны идэвхт дээшилж шинэ шатанд гарч улмаар амьдралын төлөө тэмцэлд давуу талыг олсон шинэ орчин нөхцөлд шилжих боломжтой тухайн популяц доторх үхлийн хэмжээг багасгасан амьд мэнд үлдсэн ийм амьд биесүүдийг ароморфоз гэж нэрлэжээ. За энэ нь бол сээр нуруутай амьтдын хөгжилд цоо шинээр гарч ирсэн том хувьсэл бөгөөд үүнийг ароморфозын үр дүнд бий болсон гэж үздэг. Хэвлийд үр тогтох
газар дээр өндөг байдаг бол одоо өндөг дотор хөврөл хөгжих энэ үйл явц зэрэг нь бол араморфозын үр дүн юм а гэж үздэг байх нэ. Томоохон ололт амжил хөгжлийг бий болгосон нэг төвшнөөс нөгөө төвшөнд шилжсэн энэ үе шатыг бол араморфоз гэж нэрлэдэг байх нэ. За ид адаптац. Аливаа амьд биесүүд гадаад орчны тодорхой нөхцөл зохицох чадвараа олж авсан байх бөгөөд дасан зохицох энэ чадварыг бол ид адаптац гэж хэлдэг. За жишээлбэл амьтдын ивэл дүнг ургамал тоосоос салхи шавж шуугаар хүртээж байгаа хэлбэр зэрэг бол ид адаптац юм а гэж. За тэгэхээр орчиндөө дасан зохицоод амьтад одоо тухайн орчинтойгоо адилхан өнгө зүстэй болох тийм ээ. За тэгвэл ургамал бол салхиар болон шавжаар шуугаар тоос хүртэх энэ хэлбэрүүд маань бол ид адаптацийн илэрхийлэл байх нэ. За тэгвэл дегенерац гэж байна. За бие махбодын бүтэц энгийн хялбар болж улмаар биологийн ач холбогдлоо алдан зарим нэг эрхтэн алга болох буюу үрдмийн хэлбэрлүү шилжиж байгаа. Хөгжилтэй байжгаад хөгжил нь буураа зогсонгоших. За энгийн хэлбэрлүү шилжих ер нь бол дорой буурай болох энэ үзэгдлийг бол юу гэдэг нь вэ гэхээр дегенерац үзэгдэл гэж хэлдэг байх нэ. Энэ бол чөлөөт амьдралын хэлбэрээс паразит болон сумгай амьдралд шилжихтэй холбоотой үүссэн зохицолгоонууд юм а гэж. За жишээ нь хүнд шимэгчлэн амьдардаг гахаан туузан хорхой хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцоогүй, хөдлөх чадваргүй, анаэробь амьсгалтай буюу хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй, мөртлөө гидсний хананд бэхлэгдэх сорвол гох дэгэний тусламжтайгаар амьдарч байдаг ийм амьтдыг бол ерөнхий дегенерацийн зохицолгоотой амьтад гэж үздэг байх нэ. Тэгэхээр нэг төвшнөөс нөгөө төвшин рүү буурч байгаа, хөгжил нь буурч байгаа энэ үзэгдлийг бол ерөнхий дегенерац замаар явж байна гэж үздэг байх нь. За эволюцийг хөдөлгөж байгаа үндсэн хоёр чиглэл байдаг гэж үздэг. За биологийн дэвшил бууралтын тухай сургаалыг бол А.М. Северцов анх удаа боловсруулсан. Тэрээр дээд доод хөгжилтэй бие махбод зэрэгцэн орших шалтгааныг тайлбарлах гол бэрхшээл нь эволюцийн биологийн дэвшилтийг морфобиологийн дэвшилттэй ихэнх эрдэмтэд адилхан үзэж байсан явдал байсан гэж үздэг. За морфологийн дэвшлийн үед бие махбодын бүтэц амьдралын үйл ажиллагаа энгийнээс нарийнд нэг эсээс олон эсэд за хөврөлийн 2 давхраанаас 3 давхраанд шилжих гэх мэтчлэн хөгжих энэ үйл явцыг бол үндсэнд нь чиглэл болгон хуваасан байдаг. За энэ нь бол морфофизиологийн бууралтын үед бие бүтэц энгийн зохион байгуулалтад орж шилжих зарим эрхтэн үлдэгдэл болох гэх байдлаар бас өөр байдгаа гэдгийг бас илэрхийлсэн. Тэгэхээр амьд биеийн хөгжил энгийн доод хэлбэрээс амьд биеийн хөгжил энгийн доод хэлбэрээс нарийн дээд бүтцэд шилжих өсөх журмаар явагдах энэ процессыг бол биологийн дэвшил буюу прогресс гэж нэрлэсэн. За биологийн дэвшлийн гол үндсэн шин чанар нь бол тухайн зүйлийн тоо толгой ихсэх, тухайн зүйлийн тархац нутаг дийлэх, за шинээр шин дэд зүйл, шин популяц үүсэх энэ процессыг бол биологийн дэвшил буюу прогресс гэж нэрлэсэн. За биологийн дэвшил нь бие махбодын өндөр бүтцээс хамаарах бөгөөд мөн амьдралын нөхцлөөс ихээхэн шалтгаалдаг. За орчин үед биологийн дэвшлийн замаар хөгжиж байгаа бие махбод томоохон бүлэглэлд зарим шавж, яст, загас, шувуу, сүүн тэжилтэй амьтан бүрхүүл үрт ургамлууд багтж байна. Бие бүтцийн боловсронгүй болгох биеийн зохион байгуулалт хялбарших зэрэг нь биологийн дэвшилд хүргэдэг байна гэж үзсэн байна. За тэгвэл биологийн бууралт гэж юу юм бэ?
Биологийн бууралтыг өөрөөр регресс гэх бөгөөд биологийн дэвшлийн яг эсрэг шинж чанарыг харуулдаг байна. Жишээлбэл зүйлийн тоо цөөрөх, тархац нутгийн хэмжээ нь багасах, дид зүйл, популяцийн тоо айжмаар цөөрөх үйл явцыг хэлдэг. Биологийн бууралт нь эцэстээ тухайн зүйлийг мөхөлд хүргэх бөгөөд байгаль хамгаалах талаар авч явуулж байгаа олон талт цогц арга хэмжээнүүд нь биологийн бууралтыг багасгаж түүнээс урьдчилан сэргийлэх үндсэн аргын нэг юм гэж үздэг. Тэгэхээр нэг төвшнөөс нөгөө төвшин рүү ерөнхийдөө хөгжил нь буурч байгаа энэ үйл явцыг бол биологийн бууралт буюу регресс гэж нэрлэдэг байгаа юм байна. За амьтдаас хоёр нутагтан мөлхөгчд урамлаас ойм хэлбэртэн зэрэг нь биологийн бууралтад орж байгаа бөгөөд эдгээр амьтдууд байгаль дээр оршин тогтнохгүйгээр устдаж алга болох гэдэг юм байна. За үүнийг бол биологийн бууралт буюу регресс гэж нэрлэдэг байна. За өнөөдрийн хичээлийг энд хүрээд дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. За багштайгаа холбогдвол эдгээр утсаар утас болон фейс хаягаар холбогдож болно. Баярлалаа.